За манай уламжлал ба шинжилэл үзэсгэлэн маань одоо говь арт зургийн дугуулангийн маань одоо Монгол зургийн багш Монгол Улсын соёлын говь зүтгэлтэн Борхуу миний бие одоо зургийн багш Чулуунбаатар тэгээ 20 шавнырын маань бүтээлүүдтэй одоо ингээд 140 орчим бүтээлүүдтэй үзэсгэлэн маань дэлгэгдээд байж байна. А энэ бүтээл үзэсгэлэнгийн маань одоо онцлог гэх юм бол одоо Монгол зураг уран зургаар зурдаг 2 зураач тэгээд одоо сургуулийн шавнартайгаа гаргасан үзэсгэлэн гэдэг утгаараа энэ баг аймагтаа бол анхны үзэсгэлэн болов гэж бодож байна. Ягаад гэвэл миний бие бол одоо 2001 оноос хойш Өмнөговь аймгийн төрөлх урлагийг бол одоо сайн мэднэ. Одоо өөрөө зургийн багшаар хаан горт багшласнаас хойш 20 гаруй жил болсон байна. Энэ хооронд бас нэлээд хэдэн бүтээлийн үзэсгэлэн хамтарсан байдлаар өөрөө зохиосон байдлаар бол аймаг үзэсгэлэн гэдэг л одоо өөрөө мэдж байгаа хувьд бол ингэж бодож байна. Уран зураг бол харах яруу найраг гэдэг. Яруу найраг бол харах уран зураг гэдэг. Ийм сайхан үзэсгэлэнд ирсэндээ баяртай байна.